цаг хугацааны хүрдэргэж тэртээ 1946 онд Монгол улсад барилгын хэлбэс байгуулагдсанаа бидний бахархах түүхийн анхны хуудас сөхөгдсөн юм. 1955 онд улсын хэмжээнд гарын таван хурал багтах мэргэжилтэнтэй байсан энэ салбар өдрөө үе дамжсан уран барилгач инженеруудын өнөр өтгөн гэр бүл болон өргөжжээ. 1958 онд анхны дарагч шинэт Амьдын нэм нарын удирдлага дор байгуулагдсан орон сууц иргэний барилгын зургийн товчооны үе үеийн уран бүтээлчдийн ур чадвар шингэсэн бүтээлүүд цаасан дээр хайс амилж цаг хугацааны шалгуурыг даван мөнхөрсөөр байна. Монгол улсынхаа бүтээн байгуулалтанд халуун залуу насаа зориулж энэ их айлаас төрөн гарсан яг барилгачин болон Ахмад Дун залуу үеийн хэмнэн. Улсын барилгын зургийн төв институтын орон сууц иргэний барилгын зургийн товчоо хамтран зүтгэж явсан эрхэм хүнд та бүхэндээ баярын мэндийг хүргэе. Монгол улсад зураг төслийн байгууллага үүсч хүртсэний түүхт 100 жилийн өрсөнжийн алтан хуудас сэлдэж өргөн бигээр мөчүүдээ сэрхэн хуваалцах баярын цэнгүүд амар